За Монгол цэцгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Анхаарал тавьж байгаад баярлалаа. За сайн байна уу? Сайн байна уу? Өнөөдөр ямар цэцгийн тухай ярих вэ? 6 дугаар сар цэцгэлдэг цэцгсийн нэг хумхаалыг үзэгчдэд танилцуулъя. Хумхаал гэд маш гоё алтан шаргаал өнгөтэй цэцэг. Одоо Монгол орны хээрийн бүсээр ордог. Бас ойн цахад энийг бас харсан байх хүмүүс. Тэгэхээр энэ цэцгийг бол хүмүүс алтан зул цэцэгтэй андуураад идэг л да. Алтан зул бол хумхаа шиг юм том биш. Гэхдээ адилхан шар цэцэгтэй. Алтан зул нь арай намхуургадаг. Баруун тишгээ ерөөхдөө элсрэхэг өрсөнд байгаа манад ганц цэцэгт алтан зул гэдэг ганцхан зүйл нь байгаа. Хумхаал болохоор Монголд 2 зүйл нь ургадаг. Дэлхий дээр бол 4 зүйлийн хумхаал байдаг. Энээс баг хумхаал, шар хумхаал гэсэн 2 зүйл нь. Яагаад ийм эвгүй нэртэй бол? Жишээлх юм бол одоо халуун орны хумхаа гэдэг өвчнөд айгүй ойролцоо сонсогдоод байгаа байхгүй юу? Би бол хумхаал гэдэг цэцгийн талаар анх удаа сонсч байна. Хумхаа гэдэг өвчнөд одоо ил үсэг нэмэл хумхаал гэдэг цэцгийн нэр болчиход байна шүү дээ. Тэгэхээр энийг бас би анх сонсоод ямар сонир нэртэй цэцэг вэ гэж бодж лээсэн л да. Тэгээд урмал судлаачдаас ингээ асуухаар бас нэрнийх нь утгыг нэг сайн тайлбарлаж мэдтгүн байлээ. Тэгээ яг энэ Монгол цэцгсийн нэрсийг болохоор бүр 100 жилийн өмнө судраг бичгийн хүрээлэн байгуулагдаж байхад Монголын нэртэй судлаач нар өөрсдөө судалж хагаад энэ цэцгсийн нэрийг өгсөн мэт юм лээ. Цэцгсийн нэр өгсөн ч гэжтэй. Уг нь Монгол нэртэй байсан цэцгс Монгол буддын шашин хөгжөөд төвдийн ангаах ухаан Монголд орж ирсэнтэй холбоотойгоор Монгол нэрнүүд нь бүгдээрээ төвд нэр болоод урьдсан юм лээ. Хумхаалч одоо тэгээд Монгол нэр үү, төвд нэр үү? Монгол нэр. Тэгээд тэр үедээ одоо төвд нэрийг Монгол нэр болгож сольсон. Тэгээ ингэж Монгол нэр болгож солихдоо тэр хүмүүсийн өгсөн Монгол нэрнүүд нь одоо шинжлэх ухаанд яг цэцгсийнхаа нэрэнд явж байгаа гэсэн үг. Ингээд цэцгийн тухай судалгааг ингээд сонсхолоор зарим цэцгийн нэр ингээд яг ингээд гоё үзэсгэлэнтэй цэцэг хэрнээ нэг эвгүй сонсогдохоор ч юм уу их сонин нэршнүүд их. Эсвэл бид нэр энэ үгнүүдийг хэрэглэхээ болчоод бид нарт ийм сонин сонсогдоод байна уу? Эсвэл бид нар ингээд яг цэцгийнхаа нэрийг бас их тийм гоё оновчтой гэх юм уу те эсвэл гоё сонсголонтой нэр сонгож чадаагүй юм уу? Шинжлэх ухаанд болохоор цэцгсийн одоо нэг гадаад үзэм ч юм уу тухайн ургамалд агуулгаддаг химийн хамгийн гол бодисоор нь тухайн ургамлыг нэрлэлсэн байдаг. Монгол нэрийг ч гэсэн өгөхдөө бас тэгш нэрлсэн баг. Бид нар нөгөө утгыг мэдхээ байчаад хэрэглэхээ болчоод бидний чихэнд ижил дасал болоогүй. Ингээд өнгөж анх удаага сонсож байгаа шахам зарим хүн бол үнэхээр анх удаага сонсож байгаа. Тэр эвгүй сонсогдоод иж магадгүй. Одоо жишээ нь Жамин ядаг гэдэг нэр төвд нэрэнд дасчихсан мөртлөө энийг оюун бэлэг гэдэг цэцэг гэхээр оюун бэлэг гэдэг цэцэг хорвоо төр байд юм уу гэдээ бас хүмүүс наад захын гайхна. Одоо бүлбөөгөд Монгол нэртэй цэцэг байгаа байхгүй. Бадам цэцэг гэд төвд нэр нь хятадаар болохоор Лянхуа гэдэг. Тэгээ монголчууд Бадам Лянхуа гэд төвд хятад хоёр нэрийг нийлүүлээд нэрлэлсэн. Тэгээ Бадам Лянхуа гэж хэлэхээр айгүй чихэнд нь гоё сонсогдоод байдаг. Бүлбөө гэхээр ямар хаашаа сонин нэр вэ гэж гахаад идэг байхгүй. Төвд хятадаар нэрлсэн таруул уг нь монголоороо бүлбөө гэд нэрлээд хөвшчих юм бол явандаа магадгүй хэлсээр хагаад энэ бүлбөө гэдэг нэр нь Бадам Лянхуагаас илүү гоё сонсогдох нэр болж хувирах үз. Гэтэл бүлбөө бол одоохондоо ерөөсөй гоё сонсогдохгүй байна л да. Хумхаалч гэсэн тий. Тэгсэр нэ Бадам Лянхуа гэхэр гоё сонсогдоод байгааз. Тий. Яг тэрнтэй адилхан энэ хумхаал бол уг нь төвдөр сэрж мэдэг. Сэрж мэдэг гэдэг нэртэй хүмүүс байдаг ч та Монголд. Тэгээ сэрж мэдэг гэж хэлэх юм бол хумхаалаас илүү гоё сонсогдож байна уу тий. Тэгээд одоо сэрж мэдэг нэртэй хүмүүсийн Монгол нэр хумхаал юм байна гэвэл бас өөрсдөд нь таалагдахгүй гэж бодож байна. Мэдгүй одоо. Тэгээд сэрж мядаг гэдэг нь сэрж гэдэг нь алтан гэсэн үг. Мядаг нь цэцэг төвдөр. Тэгэхээр энэ хумхаал гэхээс илүү сэрж мэдгийг шууд орчуулах юм бол алтан цэцэг. Тэгэхээр алтан цэцэг гэдэг нэртэй хүмүүс сийн одоо хайрлаж мэдэж авах хэрэгтэй. Миний нэр сүлдээ хумхаа орчоо яав те. Тэгсэн. Жаахан сонсогдонгүй л байна да гэдэг шиг. Ямар ичээдтэй цэцэг вэ? Цэцэг гэдэг гоё нэртэй л байгаа цэцтэй уг нь бол. Гэтэ ер нь алчиг өнгөтэй. Алчиг өнгөтэй. Алчиг шар өнгөтэй маш гоё том дэлбэтэй. Тэгвэл тэгээд алтан цэцгээр л явмаар юм шүү. Хумхаал хэрч яриад л болсон те. Энийг бас судлаачид өөрсдөө шийдэх байлгүй. Юу ч гэсэн судлаачид санал болгож байна. Гэтэ яг ингээ хумхаа өвчний шинж тэмдэгтэй ямар нэгэн байдлаараа холбоотой ямар ч холбоо байхгүй. Миний мэдснээр л холбоо. Монгол хэлчин бол ингээ нөгөө язгуур нь гэх юм уу те. Бас яг агуулга тэгээд ингээ төрөө явдаг та. Тийм юу байхгүй те. Утга. Үгийн утгын язгуурыг би бодож үзсэн л дээ. Үгийн язгуур нь
хум тэ тэгэхээр чин одоо хуу язгууртай гээд өөр хуу язгууртай ижил цэцэгс энэ төр ч юм уу хуу язгууртай бас энтэй төстэй юм шар юмч юм уу ингээ хайхаар би лав нэг олж чадаагүй. Тэгээд тухайн үедээ ямар нэртэй ямар утгатай нэр өгсөн юм байгаа тэрийг бас энэ цэцэгний хувьд бол мэдээгүй байна. Тэ одоо энэ хумхаалч явж сэрж мэдэг алтан цэцэг болоод хуурчлаа шүү дээ. Тэгэхээр алтан зул цэцэгтэй бас төстэй харагддаг гэ та түрүүнд. Үгүй хүмүүс андуурдаг төстэй биш. Төстэй биш юм. Төстэй биш. Шал өөр. Хүмүүс зүгээр алтан зулын хумхаалыг алтан зул цэцэг гэж андуурч боддог. Хумхаалыг харчаад төстэй харагддаг болоод андуурдаг биш үү? Үгүй. Ихэнх хүмүүс алтан зул цэцгийг хараагүй байдаг байхгүй юу? Тэгчээд одоо хумхаалыг хээр явж байгаа ч юм уу ингээд таарангуудаа алтан зул гэж бодчихдог. Тэгээ алтан зул цэцэгтэй зураг авахуллаа энэ алтан зул цэцэгт ургаж ийн гэж бас пост тавиад иддэг. Гэтэл тэр нь харахаар яг хумхаал аваад иддэг л та. Тэгэхээр яг алтан зултай адилхан өнгөн цэцэг нь шар. Цэцгийнх нь өнгөн. Монголд бол ургаж байгаа хоёлаа баг хумхаал шар хумхаал хоёулаа шар өнгөтэй харахад бол ялгах юм бараг байхгүй. Одоо навчин өндөр нь тэгээд цэцгийнх нь өнгөн цэцгийн дэлбээнийх нь тоон гэд яг нарийн харах юм бол дахиурн дээр нь л нэг бүл ядаг ялэг өнгөний ялгаа л байгаа. Хоёр төрлийн хумхааланд уу? Тий хоёр төрлийн хумхааланд. Тэр түгээмэл вэ? Энэ цэцэгс бол Монгол орны яг хээрийн бүсэд одоо ойн захаар гэтээ ойгоос жоохон холхон хээрийн бүсэд ургадаг. Одоо нэг тийм хээр гэдэг чинь тийм үржин шимээр бас тийм тансаг биш. Тэгсэн хэрнээ ийм үржин шимээр тийм сайн биш хүрсэнд маш гоё цэцэг ургаж чинь. Тэгэхээр энэ бол өөрөө маш амьдрах дасан цогцох чадвар өндөртөө гайхамшигтай цэцэг л байгаа байхгүй юу? Тэгээд одоо цэцгсийн навч нь бол газарт ойрхон ургадаг. Цэцэг нь өөрөө ингээ маш том дэлбэтэй дэлбэгээ даахгүй шин одоо даахгүй гэдэг юм уу яа гэдэг жоохон ингээ хагас бүх хийсэн байдалтай ургаж идэг. Нэг ишнээс 2-5 цэцэг дэлбэлдэг. Одоо яг ингээ 6 дугаар сарын ихээр хээрийн бүс рүү явах юм бол энэ цэцэгтэй таарах боломжтой. Тэгэхээр ийм гоё том шар цэцэг харахал юм бол тэгээд тэр нь хээр ургажлаахал юм бол энийг шууд хумхаал гэж ойлгох хэрэгтэй. Алтан зул биш шүү. Алтан зул гэхдээ Монголд байдаг үстэй. Байдаг. Алтан зул гэхдээ баруун тишээ гэхдээ жоохон эсрэг хөрсөн дээр ургаж байгаа. Энэ хээр яг өвс ургамал дунд ургаж байгаа нь бол хумхаал гэд ер нь ойлгочиход ер нь болно. Андуур харахгүй. За цэцгийн онцлог юу вэ? Энд ч байна уу? Ичид гэвэл одоо энэ цэцгийг хүмүүс одоо хоосон тэргэлдэг. Ангаахын талаасаа бол биш. Одоо дээр үед бол яг өсөглөнгийн үеэр бас хүмүүс бол энийг бас итгэл хийсэн юм байлээ. Гол хүнсэн тэрглээд байгаа улсууд нь бол мэдээж монголчууд биш. Азийнхан. Дэлхийд дээр сүүлийн хүмүүсийн хоолны соёл болон нарийсаад хоолыг илүү яаж гоё болгох уу? Яаж нэр төрлийг олшруулах уу? Илүү яаж гоё харагдуулах уу гэдэг урлаг болгоод тий урлаг болгох тэр тал руугаа ингээ яваад байна л да. Тэгэхээр яг энэ урлаг болгож байгаа хоолны мэрэгжилтнүүд энэ хумхаалыг аягүй их ашиглаж байгаа. Одоо хоолоо чимэх, амт оруулах, тавгаа чимэх маягаар. Тэгээд энийг хоолны ингээ тавган дээр тавг чимээ тавьсан байх юм бол шууд аваад идэж болно. Та идсэн үү? Идэггүй л те. Ямар амттай байдаг бол гэдэг сонирн байна. Гэхдээ чи өөрөө л идэж үзтээ одоо чиний алтан цэцэг гэдэг цэцэг шүү дээ те. Энэ цэцэг бол хүнд ингээд идэж болж байна. Тэгсээр нэ муур идэж болтгоо. Муур идэх юм бол хортой. Муурыг хортуулдаг. Муур өгөх үү? Бүрэг тунгийн нэвтрүүлээд их идчих юм бол өгөх аюултай. Энийг бол яг шинжлэх ухааны судалгаагаар тогтоосон байт юм билээ. Мууранд хортой байцаа агуулдаг гэдэг юм. Сони юм тий. Монгол муур нь хоол ингээд цэцэг урмал идэхгүй шүү дээ тий. Тэгэхэд яг нөгөө Азийн орнуудын тэжээвэр муурууд тавгтай хоолоо өгчдөг. Нөгөөх нь муурын тэр цэцгийн идчихэл тэгэл хорцсон тохиолдол гараад судалгаагаар тэрийг ягаад муур хорцсон, ягаад үсэн гэдэг шалтгааныг олоод энэ алтан хумхаалаас болсон байна гэд тогтоосон байт юм билээ. Уг нь амьтад чинь насныг өөрийнхөө зөнгөөр үнэрлээд ч юм уу өөртөө хэрэгтэй хэрэггүйг мэддэг дээ. Одоо тэгээд нөгөө тэжээвэр байсаар байгалийнхаа яг тэр чадвараа бас улам алдчихл зөнгөө алдсан тий. Төрөлхийн ингээд амьтан чинь өөрийнхөө идэх хоол тэжээлийг таньдаг төрдөг шүү дээ. Тэр чадвар нь тэжээвэр амьтанд байхгүй болж байгааг энэ шинжил байхгүй. Тэрнээс бол Монголын зэрлэг байгалийн тий за гэрийн хомуур ч гэсэн одоохондоо бас тэр чадвараа алдаагүй л байгаа гэж бодож байна. Гэтэ магадгүй гадаадаас авчирсан янз янзын үйлдвэрийн муурнууд бол тэр чадвараа алдсан л байна. Энийг бол шинжлэх ухаанд Карл Линне гэдэг хүн анх бүртгүүлсэн байт юм байлээ. Тэгээд Хямркалус гэд нэрлэлсэн. Энэ нь болохоор сайхан өдрөг гэсэн утгатай нэр юм байлээ. Нартай хээр талд явж байгаад ийм гоё том шар цэцэг харахаар
хүн мэдээж тэр өдөр нь сайхан л байхад баяр баясгал төржил таарна те. Тэр утгаараа ингэж нэрлсэн байж магадгүй юм билээ. Сараантай овгийн цэцэг. Хүмүүс энийг болохоор сараан цэцэгтэй андуурах газар Монгол ургадаг дагвар сараан байна л да. Жишээ нь дагвар сараантай цэцгнийх нь хэлбэр өн бол их төстөө сараантай зарим хүн андуураад өдрийн сараан гэж ялангуяа Европт бас зарим хүн нэрлэдэм байлээ. Гэхдээ сараантай нэг овог болохоос сараан биш. Нэг овгийн цэцэг болохоор зарим зүйлээрээ бас хэлбэр хийн ч юм уу тэрүүгээр ол төстэй. Шар цэцэгтэй сараан бол Монголд байхгүй. Тийм болохоор шар цэцэгтэй сараан байна гэж харах юм бол тэр чинь сараан биш хумхаал шүү. Маш гоё цэцэг учраас дэлхий дээр бол ургамлын мэрэгчлэтнүүд тармилжуулаад ирлийцжүүлээд ингээд бүр 80 мянган сорт гаргаад авцсан байдаг. Маш олон. Тэгээ энийг тасалгаанда гэртээ тарьдаг бэлгэний баглаа болгож бас их өгдөг. Тармилжуулсан хумхаалыг биеиндээ маш их бэлгэлдэг. Одоо бүр хар өнгийн хумхаал хүртэл байдаг боддоо. Хар, улаан, цагаан, цайвар одоо энэ байгаль дээр байгаа ихэнх зүйлүүд нь шар өнгөтэй байгаа байхгүй. Тэгээ энэ цэцгийг болохоор зөвхөн уг нь анх Азийн цэцэг байсан юм бэл. Зөвхөн Аз төв дургадаг. Гэтэл нөгөө торгоны замаар ингээд торгоны зам гэдэг чинь монголчуудын бий болгосон зам шүү дээ тий. Одоогоос нэг 800 жилийн өмнө л гэсэн үг. Торгоны замаар Европт аваачсан. Үрийг аваачаад тэнд тариад Европт нутагшуулаад ингээд тармилжуулсан байжгаад Европын одоо нөгөө улсууд шин твийг нээгээд Америк твд очиж Европынхан суурьсан тэр үедээ Америкт аваад очсон. Тэгээ тэрнээсээ хойш ингээд маш гоё цэцэг учраас маш их судлаад ингээ олон янзын сорт гаргаад авсан юм билээ. Танд ер нь хичнээн цэцгийн судалгаа байна. Мэдгүй. Тэрийг тоолоогүй. Ямар ч гэсэн цэцэг судлах хоббитой тий. Цэцэг судлагч гэжтэй. Уг нь өөрөө бол зүгээр цэцэг танин мэдэх гээл даах хараал гоё цэцгсийг харж байгаа л тэр энэ цэцгийн нэрнээс нь ихсүүлэл мэдэх гэж хүсэж явсаар байгаа л ингээд химийн арилгыг хүртэл мэддэг болцсон. Тийм л байгаа. За гэртээ нэг хумхаалтай болъё доо гэж бодлоо. Тэгсэн дээр аха. За сонирхолтой мэдээлэл өгсөнд баярлалаа. За баярлалаа. Монгол цэцгийн шинэ дугаартай хамт байсан та бүхэнд баярлалаа.